Берлин, Венецийн олон улсын наадмудаас шагнал хүртсэн Туркийн алдарт найруулагчийн бүтээлийг Тэнгис кинотеатрт үзэх боломж болж байна. Туркид орлогоороо тэргүүлдэг шилдэг кинонуудын нэг болох Өвөгийн хүмүүс киногоор кино 7 хоног эхэлсэн. Тус киноны хувьд Туркийн жижиг тосгонд амьдардаг 10 настай хүү ба түүний өвөөгөр дамжуулан нэгэн гэр бүл цаашлаа Турк улсын давж туулсан томоохон өөрчлөлтийн үйл явдлыг харуулах юм а. Энэ жилийн турк өдрүүдийн онцлог гэвэл киноныхоо тоог нэмсэн байгаа. Хамгийн гол нь гарч байгаа кинонуудын нэгээс бусад нь турк улсад хийгдсэн кинонууд байгаа л да. Кассын орлогоороо тэргүүлснээс гадна төрөл жанрын хувьд маш олон болсон. Тухайлбал хайр дурлал, гэмт хэрэг, нийгэм гээд маш олон жанруудыг сонгон гаргаж байгаагаараа энэ жилийн кино өдрүүд онцлог гэж хэлж болно. Урд өмнө нь Туркийн киног нэх үздэггүй байсан ч тус киног үзнээр Турк улсын түүхээс багч гисэн мэдэж авснаа үзэгчид энэ талаар хэлж байлаа. Улстай ашиг орлогоороо тэргүүлдэг шилдэг 7 кино Тэнгис кинотеатрт инхүү гарч эхэллээ. Мөн энэ үеэр элчин сайд Мурат Карагоз өөрийн гэртээ Дарданеллын хоолон тулааны 101 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд The Water Diviner киног мөн гаргасан юм а. Өнөөдөр Дарданеллын хоолойн тулалдааны 101 жилийн ойг тэмдэглэж байна. Туркийн соёлын өдрүүдийн 3 дахь хоног тохиож байна. Энэ хүрээнд бид The Water Diviner киног үзүүлж байгаа. Энэ кино нь 1915 оны дэлхийн 1-р дайныг харуулсан байгаа. Уг киног Англи, Австрали, Швейцар улсаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөө хамт үзсэндээ баяртай байна. The Water Diviner кино нь Туркийн Дайны үеийн нөхцөл байдлыг харуулсан бөгөөд аж амьдралыг харуулсан түүхэн кино юм а.